Гэхдээ нэгэнтээ энийг хуульчдад хандаж одоо биднийг энэ эрх зүйн онол философи үндсэн хуулийн эрх зүй заадаг энэ багш нарыг оролцуулж байгаа учраас би бас довчхон одоо бас нэг ойлголтуудыг хэлчихэн зүйтэй болов гэж бодож байна. Яг л бид нөгөө ядарга зарлж чадахгүй гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас би нэг довчхон тайлбарлачих гэж бодож байна. Тэгэхээр эрх зүй гэдэг ойлголтод бол үндсэндээ манай эрх зүйн 3 гол зарчим бол багтдаг. Энэ бол эрх чөлөө, тэгш байдал, шодроо яс. Энэ эрх чөлөөний шаардлага тэр эрх чөлөөний тэгш байдлыг шударгасны урлаг болгож байгаа тэр механизмыг бид бол эрх зүй гэж ойлгодог. Тийм учраас Ромын одоо хуульч Цельсийн нэг агуу сонгодог ойлголтыг бол дэлхийн хуульч бүхэн мэддэг шүү дээ. Энэ бол эрх зүй бол эрх чөлөөний тэгш байдлыг шударгасны урлаг болгосон энэ механизмыг бол эрх зүй гэнэ гэж тодорхойлсон байна. Энэ сонгодог ойлголт өнөөдөр ч гэсэн үн цэнэ алдаагүй хэвээр байх.